Монгол төрийн залгамж чанар төрийн удирдлагыг бэхжүүлэх тухай дотоод аюулгүй байдлын үндэс сулрахад хүрэж болзошгүй хэмжээнд хүрчээд байна гэж. Энэ бол маш том дохио, маш том дохио. Өнөөдөр Монгол төрийн албан хаагч гэж хин юм бэ? Өнөөдөр энэ 180 мянган хүмүүс чинь бүгдээрээ авилгач нэрийг дуудулж шүү дээ. Бүгдээрээ цалингийн зээлтэй, бүгдээрээ орон сууцны зээлтэй. Энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалж байгаа нь өнөөдөр хаа байгаа? Энэ хүмүүсийн дуу хоолой болж байгаа тэр төрийн албаны зөвлөл нь өнөөдөр хаа байгаа? Энэ дээрээ бид нар дүгнэлт хийх ёстой шүү дээ. Одоо бид нар өнөөдөр энэ алдаа завхрал дээр өнөөдөр сургамж хийж эндээс гарах бид нар шийдлүүдийг ярих ёстой. Эндээс бид нар хизээч буруутай хайж болохгүй. Өнөөдөр тийм учраас бол улсыг зөвхөн нэг байнгын орооны төвшөнд биш, энэ бол улсын хурлын төвшөнд Монголын төрийн эмгэнэл учраас энэ Монголын төрийн албаны хуулинд өөрчлөлт хийх ёстой. Улс төрийн намынхаа тухай хуулинд өөрчлөлт хийх ёстой. Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт хийх ёстой. Энэ бол Монгол төрийн магадгүй өнөөдөр Монголын эдийн засгт үүссэн, улс оронд үүссэн хамгийн ноцтой алдаа завхрал, хамгийн өнөөдөр хямралуудын үндэсийн үндэс нь энэ төрийн албаны алдаа завхрал гэж бодож байгаа. Энийг бид нар цаг алдгүйгээр залруулах ёстой. Энэ төлөө улс төрийн намууд хамтарч ажиллаж. Ер нь яах гэж хамтарсан юм? Хамтарсны хамгийн гол шалтгаан бол өмнө гарсан алдаа завхралуудыг хамтарч засч эндээс шийдэл гаргаж ард түмнийхээ өмнө тулгамдсан энэ асуудлуудыг шийдэх ийм л цаг болсон гэдгийг би хэлхийг хүсэж байгаа.